яаж тэ. Тэгээд энэ дэлгэцэн дээр ихтгэл гарч ирэх хооронд хэлчихээ. Яа энэ ихтгэлийг манай инженерийн үндэсний шинжээч хөгжлийн зам сангийн захирал амлан тавих хэрэгтэй байсан. Тэгээд яаралтай асуудал гарсан учраас та бүхнээс зөвсөд үжсэнийг бид дамжуулъя. Тэгээд би оронд нь инженерийн үндэсний шинжээч онон гэдэг хүн бас хөгжлийн зам санд ажилладаг. За яагаад намайг энэ ихтгэлээ бас орондоо тавьж байгаа вэ гэхээр энэ салбарын бодлогыг инженерийн бодлогыг боловсруулах бас багаар ажиллаж оролцож явсан учраас энэ ажлыг бас танилцуулах боломжтой гэж үзээд намайг томьсон байгаа. За тэгэхээр үдээс өмнөх бас итгэлүүлэх болон асуулт хариултын явцыг сонсож байхад бас нэлээд энэ эрдэс баялагын салбарт гендерийн асуудлыг цаашид авч явах бодлого төсөлтөндөө тусгах юм сонирхол хэрэгцээ бол их байгаа нь бол харагдчихэв. Маш их асуултууд гарч ирж байгаа. Энэ бол байшгүй зүй явцны асуудал. Яг гэвэл ялангуяа ажил төрийн салбарт гендерийн асуудлыг ярихад бол яаж гендрийг манай салбарын үйл ажиллагаатай уялдуулах юм бэ? Ямар хамаатай юм бэ? Яаж бодлого төлөвлөлтөд зөв хийх юм гэдэг маш олон асуултууд гарч ирдэг. Тэгэхээр энэ асуултуудад бас хариу өгөхөд болж байна. Манай улсад Канадын туршлагыг сонссон. Одоо манай улсад ямар шүү туршлага байгаа вэ гэдгийг товчхон бас авч үзье. Манай улс та бүхэн мэдж байгаа 2002 оноос хойш хамгийн анхны гендрийн гишүүдлийг харах үндэсний хөтөлбөр хэрэгжсэн. За энэ үндэсний хөтөлбөр бол нэг зах зээлийн эдийн засгт шилжих шилжилтийн ихэнх үед үүссэн гендрийн нөхцөл байдал, гендрийн маш олон асуудлыг шийдэх бол илүү анхаарч чиглэжсэн, үндэсний тогтолцоог бэхжүүлэхэд илүү чиглэжсэн. Ийм зорилготой олонлоод ерөнхий байдлаар их өргөн хүрээд тэгээд үндэсний түвшинд томьёолсон ийм хөтөлбөр хэрэгжиж байсан юм аа. Тэгэхээр энэ хөтөлбөрийг хэрэгжих явцад 2011 онд гендрийн итгэж байдлыг хангах үндэсний хууль одоо манай улсын хууль батлагдсан. За энэ хууль батлагдсанаар бол манай улс эдийн засаг, нийгэм, соёл, гэр бүлийн бүх хүрээнд гендрийн талаар ямар зарчим байж баримталж ажиллахын ямар зорилго тавих юм бэ гэдэг бол энэ тодорхой болж ирсэн. За тэгээд дараагаар нь энэ хуулийн хэрэгжлийг эрчимжүүлэх энэ тулд засгийн газрын дунд хугацааны стратегийг бол 4 жилийн хугацаатай хэрэгжүүлсэн байдаг. За энэ стратегийн хүрээнд бол 3 салбарын гендрийн бодлого төлөвлөлтийг бол хийсэн. За энэ нь бол ямар салбар агуул нэгдүгээр байгаль орчны салбар. За байгаль орчны салбарын гендрийн бодлого төлөвлөлт бол ногоон хөгжлийн бодлогыг дэмжих гендрийн одоо зүгээр арга хэрэгслээр дэмжих ийм агуулгатай нэлээд өргөн хүрээтэйгээ олон салбарыг хамарсан ийм бодлого боловсруулсан. За дараа нь сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах одоо байгууллага агентлагуудад хэрэгжих яам болон одоо харьяа агентлагуудад хэрэгжих гендрийн бодлого боловсруулж батлагдсан. За дараагаар нь мөн хууль зүйн яамны хууль сахиулах байгууллагуудын хүрээнд хэрэгжих гендрийн бодлого боловсруулж. За энэ бодлогуудыг ямар бас арга зүйгээр яаж хийсэн бэ гэдэг талаар бас товчхон танилцуулах зүйл болно гэж бодож байна. За ингээд 2017 онд 21 он хүртэл хэрэгжих шинэ хөтөлбөр гарсантай холбогдуулаад бас нэлээд хэдэн салбарын гендрийн бодлогыг боловсруулах ажил төлөвлөгдөж эхнээсээ хэрэгжээд явж байна. За одоогийн байдлаар боловсрол соёл шинж транспортын яамны гендрийн бодлого боловсруулагдсан. Барилга бот байгуулалт хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэр хөдөлмөр нийгмийн хамгааллын салбаруудын гендрийн бодлогод одоо боловсруулах шатандаа явж байгааг та бүхэнд олгоё. Тэгэхээр манай улс бол бас энэ гендрийн бодлого төлөвлөлтийг салбар орон нутгийн түвшинд буулгах, хэрэгжүүлэх тал дээр бас нэлээд агцтай магадгүй бусад улс орнуудад ер нь туршлага болох үз, сургамж болох үз, ийм дэ шилдэг бас ийм сайн туршлага гаргаж байгаа ийм улс орн гэж бид нар бас харж байгаамаа. Тэгэхээр бас бусад салбарт ямар арга зүйгээр ямар үйл явцаар энэ одоо ажлууд хийгдсэн бэ гэдгийг бас товчхон танилцуулъя. Энэ салбарын гендрийн бодлого боловсруулах үйл явц бол одоо нэг хөндлөнгийн одоо төсөл юм уу байгууллагч юм уу тийм хүмүүс хийдэг ажил биш. Энэ яг салбарын үндсэн одоо ажлын явдаг процедур журмаар явдаг. За юуны өмнө бол ажлын хэсэг яам дээр бол байгуулагддаг. За ингээд гендрийн бодлого боловсруулахад бэлтгэл ажлыг бол яамныхан харьяа байгууллагуудаа хамтаар үүснэ хангадаг. За дараагаар нь оролцоон суурилсан гендрийн үнэлгээ гэж суур үнэлгээ хийгддэг. За энэ үнэлгээний аргачлалын талаар би бас дараа нь нэлээд дэлгэрүүлж тайлбарлана. За энэ үнэлгээний үр дүн танилцуулганы дараагаар бодлого боловсруулах үйл явц эхэлдэг. За энэ үнэлгээг бол гендрийн зөвлөх баг хийдэг. За байгаль орчны яам, хүнс сангийн яам, хууль зүйн яам дээр ажиллах гендрийн баг зөвлөх багийг бол гендрийн үндэсний хорооны ажлын албанаас томилж ажиллуулсан байна. За мөн бусад яамд ч гэсэн
бодлого боловсруулахад дэмжилж ажиллах зөвлөх багийг бол гендрийн үндэсний орооны ажлын албад зөвшөлдсөн гэж тохиолж сонгодог ийм жишг тогтоод байгаа даа. За энэ үнэлгээг хийсний дараа ажлын хэсэг бас яамнууд байгаа гендрийн салбар зөвлөлийн гишүүд тайланг авч хилцсэний дараа гендрийн бодлогоо тодорхойлох, бодлогын зорилтуудаа тодорхойлох ажлыг хийдэг. Өөрөөр хэлбэл манай салбарт гендрийн асуудлыг ямар хамаатай юм, хаана ямар асуудлыг хамгийн түрүүнд авч үзэх шаардлагатай байгаа, хэдэн жилийн хугацаатай ямар үйл ажиллагаагаар дамжуулж бид нар юу хийх нь бол хамгийн оновчтой вэ гэдгийг хилцэж ярилцсны үндсэн дээр бодлогын зорилтуудаа сонгоод дараа нь зураа юм хилцүүлгүүдээр дамжуулж бодлогынхаа төлөвлөгөө, шалгуур үзүүлэлтүүдийг найруулах ажил хийгээд эцэст нь бол ажлын хэсэг хуралдаад ингээ бодлогоо батлуулах шатанд ороод явдаг. Ийм процессор бол энэ бүх салбарын гендрийн бодлогууд бол хийгдэж батлагдсан байна. Оролцоон суурилсан гендрийн үнэлгээ гэдэг төрөм гарсан. Энэ бол бас нэлийн юм анхааруулжтай сайн туршлага болох юм ажил байгаа. Энэ бол олон улсын хөтөлбөрийн байгууллагын аргачлал оролцоонд суурилсан гендрийн аудит гэдэг нэртэй. За бид нар монгол хэлэн дээр аудит гэдгийг дараа бас өөрчлөөд ойлгоход тийм дөхөм зөөлрүүлээд гендрийн үнэлгээ гэж ингэж тайлбарж орчуулж байгаа. За энэ аргачлал ямар учиртай вэ гэхээр байгууллагын түвшинд гендрийн тэгшээдлийг хангах ажил ямар шууд хэмжээнд явж байгаа, юу хийх, цаашд юу хийх боломжтой байна вэ гэдгийг илрүүлэх зорилгоор байгууллагын ажилтнуудыг оролцуулсан ийм үнэлгээ хийх, ийм аудит хийх аргачлал юм л да. Нийгмийн аудитын нэг хэлбэр гэж тооцогддог. За бид нар бол энэ аргачлалыг гендрийн үндэсний шинжээчид санал болгож өөрснөө олон улсын хөтөлбөрийн байгууллагад санал тавьсны үндсээр монгол хэл дээр орчуулад тэгээд олон улсын зөвлөхийг авчирч сургалтууд хийлгээд бүгдээрээ сертификат гэрчлэгээ аваад ингээд хийх хэрэгтэй болсон. За тэгтээ бид нар монгол хэл дээр салбарын бодлого төлөвлөлтөд гендрийн үнэлгээ хийхдээ энэ аргачлалыг бол суурь болгож гэхдээ улам дэлгэрүүлж хөгжүүлж ашиглаж байгаа. Яагаад гэвэл салбар бол байгууллагаас хамаагүй том, хамаагүй өргөн цар хүрээ ач холбогдолтой учраас бас нэлээд тийм өөр төвшөнд энэ аргачлалыг гаргаж ирж ашиглаж байгаа гэж хэлж болно. Энүүгээрээ бас бид нэр олон улсын төвшөнд магадгүй бас үгээр жишээ болох үс нэг юм туршлага гаргаж чад байгаа гэж хэлэхэд буруудахгүй гэж бодож байна. За энэ аргачлал нь ямар томчтой юм бэ гэхээр цаанд суурилж гендрийн асуудлыг гаргаж ирэх ийм дарга зүйлээр тулгуурладаг. За яагаад оролцоонд суурилах нь их чухал вэ гэхээр ялангуяа гендрийн хувьд бол асуудал бол төдийлөн ил байдаггүй. Бид нар одоо өнөөдөр ихэд баялагын салбар дээр гендрийн асуудал ямар байх ёстой, юу гэж үзэх ёстой талаар нэлээд бас асуудал өрнөжиг ярилцж байна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр яг салбар бүрийн тухайд гендрийн асуудал ямар байна вэ? Салбарын онцлогийг харилцсан байдлаар яаж гендрийн бодлого төлөвлөлтийг оновчтой хамгийн өөрөө өөжтэй байдлаар тэгээд салбарын үндсэн үйл ажиллагааг дэмжсэн тийм гендрийн бодлого төлөвлөлтийг хийх вэ гэдэг асуултанд энэ гендрийн үнэлгээ хариулах боломжийг олгодог. Хэрэгждэг зарчим нь бол ерөөсөө оролцооны арга. Гендрийн нөхцөл байдлыг судлахад бол их олон судалгааны аргыг хэрэглэдэг. Гендрийн асуудал та бүхэн мэдж байгаа нэлээд салбар хоорондын тэгээ хүн байгаа бүх газар, хүний харилцаа байгаа бүх газар гендрийн асуудал яригддаг маш өргөн цар хүрээг хамардаг учраас энийг зөвхөн тоо мэдээлэл ч юм уу одоо баримт бичгээр суурлаад ер нь гендрийн нөхцөл байна вэ, ямар байна вэ, хинд ямар асуудал байна вэ гэдгийг тодруулах боломж байдаггүй учраас заавал ажиллаж байгаа хүмүүсийн оролцоотой тэдний санал сэтгэлдээ бодит хэрэгцээнд суурилж байна. Бодлогыг тодорхойлохын тулд энэ оролцоонд суурилсан үнэлгээний аргачлалыг хэрэглэж байгаа. Энэ аргачлал нь өөрөө бас концепцийн хувьд бол нэлээд юм шинэлэг зүйл болж байгаа. Тэр нь юу вэ гэхээр ер нь үндэсний хөтөлбөр бодлогыг салбар орон нутагт буулгахтаа манай улсад бол нэг жишээ тогтож хэрэгжиж ирсэн зарчим бол үндэсний бодлогод нийцүүлээд шууд буулгаад салбар орон нутгийн түвшинд бодлого төлөвлөлтөө хийдэг. За үүний бас нэг одоо дутагдaltaй тал нь гэх юм уу та бүхэн бас мэдж байгаа салбарын хэрэгцээ яг тэнд ажиллаж байгаа хүмүүсийн бодит хэрэгцээ бас тусгагдах нь бас нэлээд гал асуудалтай болж ирдэг. За дээрээс нь салбарын яг энэ цаг үед хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаатай ирээдүйн зорилтуудтай бас төдийлөн сайн уялдахгүй ийм одоо бодлого төлөвлөлтүүд гарч ирдэг. За оролцоонд суурилж хийснээр бид нар энэ одоо бэрхшээлийг авч яг хийж байгаа ажиллагаа хүмүүс их бодит хэрэгцээтэй уялдсан ийм гендрийн бодлого төлөвлөлтийг хийх ийм боломж бүрдэж байгаа. За нөгөө талаас бас гендрийн асуудлыг ярихад мэдээж хамгийн түрүүнд тухайн байгууллага салбарт ажиллаж байгаа хүмүүсийн асуудлын тэргуунд яригдах хэрэгтэй байдаг. За үүний дараагаар тухайн салбарын одоо бүтээгдэхүүн үйлчлэгээнд ер нь нийгэмдэх гендрийн тэгш байдал
ямар үр нөлөө үзүүлдэг юм бэ гэдгийг энэ оролцооны явцад бол оролцсон бүх хүмүүс бас ойлгож ийн болохоор мэдлэгтэй олдох талаас их давуу тал байдаг. Тэгэхээр гендрийн асуудал бол бас ихтэй ингээд нийгэмд нэлээд удаан хугацаагаар яригадаад хүмүүсийн чихэнд хоногшиж байгаа ч гэсэн яг тодорхой одоо үйл ажиллагаатай нэгтгэх, уялдуулах тал дээр бол бас тодорхой биш байгаа учраас хүмүүсийн хийнгээр суралцах шаардлага гарч байдаг. Гэтэл харин энэ оролцоо зөвлөсөн гендрийн үнэлгээ бол хийнгээ гендрийн асуудлыг суралцах. Энэ бол манай байгууллагатай салбартай ямар холбоотой юм бэ гэдгийг хүмүүс өөрснөө олж харж ойлгох юм бодит оролцооны арга зам болдог учраас нэлээд юм боломжтой сайн аргачлал болох нь бол туршигдаж ингэж нотлогдсон байна. Жишээлбэл ялангуяа аж үйлдвэрийн салбарууд бол манай салбарын үйл ажиллагаа бүтээгдэхүүн гендертэй ямар хамаатай вэ гэдгийг талаар бол төдийлөн ойлголт байдаггүй. Гэтэл оролцоо суурилсан гендрийн үнэлгээнд оролцсноор салбарын мэргэжилтэн удирдах ажилтнууд бол ямар одоо гендрийн ямар одоо агуулгыг одоо манай салбарын бүтээгдэхүүн үйлчлэгээ одоо агуулж байгаа юм бэ? Бид нар энийг яаж хөгжүүлвэл яаж аль талаас нь бас дэмжлэг үзүүлвэл нийгэмдэх гендрийн тэгшээд хувь нэмэр оруулаад мөн улс орныхоо хөгжилд бас илүү одоо оновчтой эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тэгээд нийгмийн бүлгүүдийн ялгаатай хэрэгцээг хангах бид нар яаж дэмжлэг үзүүлэх боломжтой вэ гэдэг ийм арга замаа бас олж харж чаддаг учраас энэ аргачлал бас нэлээд юм ач холбогдолтой байгаа. Нөрөөл эхлээд гендрийн асуудлыг сонсохдоо их тийм жижигхэн асуудал юм шиг нэг салбарын эсвэл байгууллагын ажлын нэг хажууд наагаад хэрэгжүүлчихмээр нэг жижигхэн нэмэлт ажил гэж хардаг. Яг үнэн хүрээтэй ингээд судлаад ирэхээр бол энэ бол их өргөн хүрээтэй бүх бодлого төлөвлөлтийн болон хүний нөөцийн бүх хүрээнд хамаарч явж байдаг. Тийм учраас оролцоон суурилсан гендрийн үнэлгээний хүрээнд бол дөрвөн одоо гол чиглэлээр энэ үнэлгээний ажил хийгддэг. За нэгдүгээр салбар байгуулагдах гендрийн асуудлыг шийдэх юм чадвар туршлага нь ямар байгаа юм бэ гэдгийг энэ үнэлгээний хүрээнд үнэлдэг. За энэ бол өнөөдөр заавал одоо сайн байна уу, муу байна уу, мэдэхгүй байна уу гэдгийг бол зүүн тавихтай биш. Хаана ямар бүтэц зохион байгуулалтыг бий болгож энэ гендрийн бодлого төлөвлөлтийг энэ салбар хэрэгжүүлэх боломжтой вэ гэдгийг тэр нөөц боломж арга замыг эврүүлж гаргаж ирдэг. За хоёрдугаарт нь салбар байгуулсан бодлого төлөвлөлт үйл ажиллагаанд гендрийн ямар агуулга байна вэ гэдэг энэ хүрээнд бас үнэлгээ хийдэг. За энд бол өнөөдөр хэрэгжиж байгаа баримт бичгүүд болон одоогоор боловсруулагдж байгаа хөтөлбөр төслүүд за ирээдүйн салбарын зорилгод бас энэ хүрээнд нь гендрийн ямар агуулга, ямар зорилго байна вэ? Тодорхой томьёологдсон байна уу? Эсвэл одоо гендрийн тэгшвэдлийг дэмжсэн ямар агуулга байна вэ гэдгийг гаргаж ирдэг. За энэ нь бас дотроо салбарын хяналт үнэлгээ тогтолцоонд гендрийн одоо бас тийм мэдрэмжтэй үзүүлэлтүүдийг ашиглах ийм туршлага, ур чадвар байна уу, боломж байна уу гэсэн ийм хүрээнд бол үнэлгээ хийн. За хамгийн гол хэсэг бол хүний нөөцийн хөгжил, байгууллагын соёл, шийдвэр гаргах үйл явцдах гендрийн мэдрэмжийн асуудал гэдэг. За энэ хүрээнд бол маш олон асуудал гарч ирдэг. Шийдэх арга зам нь ч бас энэ үнэлгээний явц тодорхой болдог нь бол бусад салбар дээр хийсэн ажлын туршлагаас бол харагддаг. За энэ дээр бол ажилчдын ажлын нөхцөл байдал, ажлын орчин, тэгээд доторх байгууллага доторх шийдвэр гаргаж байгаа үйл ажиллагчдын ажил ар гэрийн амьдралын тэнцвэр, удирдлагын арга барил гэх маш олон асуудлыг хамрагдаж орж ирдэг. За салбар байгууллагын бүтээгдэхүүн үйл ажиллагааны гендрийн мэдрэмж бол бас энэ үнэлгээний нэг гол хэсэг болдог. Өөрөөр хэлбэл өнөөдөр жишээлбэл одоо эрдэс баялагын салбарын үйл ажиллагаа гендрийн тэгш байдалд ямар үр нөлөө үзүүлж байна вэ? Ямар үр нөлөө үзүүлэх боломжтой нөөц боломж байгаа вэ? Үүнийг яаж ашиглах вэ гэсэн энэ арга замыг тодорхойлох бол үнэлгээний энэ хүрээ бол тусалдаг байгаа. За тэгээд танилцуулга маань товчхон учраас ингээд дуусж байгаа. Та бүхэнд энэ аргачлалын талаар асуух, танилцах, суралцах хүсэлтэй хүн байвал бидэнд хандж болно. Энэ бол бэлэн хэлэлтэй tweet ч гэсэн монгол хэл дээр гарчихсан. Ингээд туршигдсан юм аргачлалгаа одоо эрдэс баялагын салбарын гендрийн бодлогыг боловсруулахад бас энэ аргачлалыг ашиглах боломжууд бас бүрэн байгаа гэж бодож байна. Тэгээд гендрийн үндэсний хорооны ажлын алба шинжээчдийн бүлгээс энэ тал дээр дэмжлэг үзүүлж ажиллахдаа бас баяртай холно гэж та бүхэн